Зөвлөлтөд тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал шийдвэрээс хэрэгжилт рүү шилжиж байна. Олон улсын түншлэл хөрөнгө оруулалт, үндэсний санаачлагууд, бодит ажил, санхүүжилт болон хэрэгжиж эхэллээ. Түүнчлэн COP17-гийн өндөр дэд түвшний уулзалтууд эхэлж, олон улсын түншлэл, хөрөнгө оруулалт, үндэсний санаачлагуудыг бодит үр дүнд хүргэх хэлэлцээрүүд өрнөж байна. Монгол Улсын ерөнхийлөгч болон COP17-гийн хүндэт зочид тэрбум монд үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тархислалд оролцлоо. Энэхүү арга хэмжээнд цүлжилт, газрын дороотолтой тэмцэх, дороотсон газрыг нөхөн сэргээх, ногоон тогтвортой ирээдүг бий болгох Монгол Улсын зорилтыг илэрхийлж байгаамаа. Дэлхийн улс орнуудын өндөр түвшний төлөөлөгчид газрын дороотол, цүлжилт, гангийн эсрэг хамтын ажиллагааг эрчимжүүлж амлалтыг хэрэгжих боломжтой төсөл, санхүүжилттэй холбох асуудлыг хэлэлцэж байна. Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянах бүхий шатанд малчид, тариаланчид, орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдүүд, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид хувийн хэмжээний оролцоог хангах нь шударга, үр дүнтэй, нээлттэй, тогтвортой шийдлийн үндэслэлөөр болох учиртай. Энэ хүрээнд Монгол улс цөлжилтөд тэмцэхэд залуусын оролцоо үндэсний форум зэрэг олон арга хэмжээгээр дамжуулан олон нийтийн оролцоо, залуучуудын идэвхийг нэмэгдүүлж цөлжилтөд тэмцэх Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн Business for Land санаачлагтай уялдуулан газрын тогтвортой менежмент, хөрөнгө оруулалт, инновац зэрэг чиглэлийн хамтын ажиллагаанд хувийн хэмжлийг татан оролцуулахыг бас зорж байна. Дэд түвшний уулзалтын эхний өдөр COP17-гийн санхүүжилтийн өдөр тохиож эрүүл газар гангийн төсвөржилтийг дэмжих шинэлэг санхүүгийн механизмын асуудлаар сайд нарын яриа хэлэлцээ өрнөлөө. Хэлэлцээрийн гол үр дүн нь газрын нөхөн сэргээлтийн санхүүжилтийн асар их зөрүү буюу 278 тэрбум Америк долларын санхүүжилтийг бууруулахын тулд төр олон улсын санхүүгийн байгууллага болон хувийн хвшлийн хөрөнгийг илүү өргөн хүрээнд дайчлах, холимог санхүүжилт, баталгаа болон эрсдлийг бууруулах, мөн шинэ механизмуудыг бодит төсөл, хөрөнгө оруулалттай холбох шаардлагыг онцлсан явдал байлаа. Оролцогчид газрын нөхөн сэргээлтэд төрийн болон хувийн хвшлийн хөрөнгө, олон улсын хөгжлийн банк, мөн санхүүгийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын эрсдлийг бууруулах, санхүүжилтийг үндэсний бодлогоос бодит төсөл, орон нутгийн хэрэгжилтэнд хүргэх шийдлүүдийг хэлэлцсэн юм а. COP17-гийн санхүүжилтийн өдөр Монгол улсын хувьд бодит хөрөнгө оруулалтын үр дүн дагууллаа. Дэд түвшний уулзалтаар дэлхийн нийт газрын нөхөн сэргээлтийн санхүүжилтийг хэрхэн нэмэгдүүлэхийг хэлэлцэж байгаа энэ үед Монгол улс Европын хөрөнгө оруулалтын банк болон Дэлхийн банк групптэй ногоон санхүүжилтийн 2 том түншлэлийг эхлүүллээ. Европын хөрөнгө оруулалтын банктай хамтран ой болон дороотсон газрыг нөхөн сэргээх, бие эдийн засгийг хөгжүүлэх, орон нутагт тогтвортой ажлын байр бий болгох чиглэсэн 200 сая евро хүртэлх санхүүжилтийн хөтөлбөр бүрдүүлэхээр зорж байна. Мөн Дэлхийн банк групптэй хэрэгжүүлэх Smile хөтөлбөрийн хүрээнд 100 сая Америк долларын холимог санхүүжилтийн боломж бүрдүүлнэ. Санхүүжилтийг газрын дороотлыг бууруулах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх, ногоон хөрөнгө оруулалт болон тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Өөрөөр хэлбэл Smile нь байгаль хамгааллыг зөвхөн зардал бус, хөрөнгө оруулалт татах орлого болон ажлын байр бий болгох эдийн засгийн боломж болгох зорилготой. Энэ хөрөнгө оруулалт ойн удаа хамгаалах, дороотсон газраа нөхөн сэргээхээс гадна орон нутагт бизнес хөгжүүлэх, ажлын байрыг бий болгох, иргэдийн амжиргааг дээшлүүлэхэд чиглэнэ. Хоёр дахь түншлэл бол Дэлхийн банк групптэй хамтран хэрэгжүүлэх тогтвортой эдийн засаг ба газрын нэгдсэн менежментийн хөтөлбөр юм а. Энэ хүрээнд 100 сая Америк долларын холимог санхүүжилтийн боломжийг бүрдүүлж, газар нутгаа зөв зохистой ашиглах, байгалаа хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд төсөлтэй байх, орон нутгийн эдийн засгийн дэмжих ажлыг хамтдан хэрэгжүүлэхээр зорилго болно. Энэ бол Монгол улсын ногоон шилжилт, тогтвортой хөгжил, байгалийн нөөцийг хамгаалах чиглэсэн бодит хөрөнгө оруулалт, бодит түншлэл, бодит үр дүнгийн эхлэл юм а. Монголын санаачлага дэлхийн бэлчээрийн бодлогыг урагшлуулах шинэ шатанд гарлаа. 2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон зарлуулах санаачлагыг гаргасан Монгол улс өнөөдөр COP17-гийн эндрээс бэлчээрийн тэргүүлэх санаачлагыг албан ёсоор эхлүүллээ.
Энэ бэлчээрийг зөвхөн газар ашиглалтын асуудал бус хүнсний аюулгүй байдал, малчдын амжиргаа, биологийн олон янз байдал, нүүдэлчдийн өв соёлын салшгүй хэсэг болгон дэлхийн бодлогын анхаарлын төвд авчирч байна. Энэ хүрээнд нүүдлийн мал аж ахуйн үнэ эртний түүхэн уламжлалтай манай улс Даян дэлхийн малчдын чуулга уулзалтыг санаачлан хэдхэн хоногийн өмнө эх орондоо амжилттай зохион байгуулсан бөгөөд тус чуулга уулзалтанд 57 улсын 400 орчим малчид оролцож санал бодлого хуваалцаж асуудал шийдлээ хэлэлцэн Улаанбаатарын тунхаглалт баримт бичгийг баталсан билээ. Тус чуулга уулзалтаас гаргасан Улаанбаатарын тунхаглалыг цөлжилтөд тэмцэх нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн 17 дугаар баг хуралд хүргүүлсэн билээ. Мөн Монгол улс Даян дэлхийн малчдын чуулга уулзалтаас гарсан тунхаглал шийдвэр санаачлагуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө бүхэл оролцогч тал түншүүдтэй идэвхтэй хамтран ажиллах болно. $197 талын зөвшөөрлөлийн ард хилэлцээ үргэлжилж байгаа. COP17 зөвхөн арга хэмжээ, санаачлах, танилцуулах талбар биш юм. Энэ бол конвенцийн 196 улс болон Европын холбоо нэгдэн цаашдын бодлого, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох шийдвэрүүдийг өгүүлбэр бүр дээр зөвшөөрлөлт хүрдэг олон талт хилэлцээний механизм юм а. Restoring land, restoring hope. COP17, Mongolia.